За 1915-аас 1918 оны баруун фронтын байдлыг ерөнхийдөө дүгнэж үзэх юм бол фронтын шугам нэг их өөрчлөгдөөгүй тэнцвэртэй одоо хэвээр байсан гэж үзэж болно. Мэдээж зарим нэг өөрчлөлт гарч байсан хэдий ч ерөнхийдөө фронтын шугам энэ диаграмд үзүүлсэн шиг л байсан. Гэхдээ энэ фронтод цус асууруулсан тулдаанууд болоогүй гэсэн биш бөгөөд одоо харин ч дэлхийн 1-р дайны магадгүй хүн төрөлхтний тухайн үеийг хүртэлх түүхэндх хамгийн их цус асууруулсан алдар тулдаанууд энд болсон. За тодорхой хэлэх юм бол энэ тулдаанд 1916 онд болсон байгаа. Эхний тулдаан нь 1916 оны 2 дугаар сард болсон Вердений тулдаан. За энэ тулдаанаар германчууд одоо Францын эсрэг давшилт хийх рүү оролцсон. За ихэнх түүхчдийн үздэгээр энэ давшилтаар нэг их газар нутаг эзэлж авах гэж оролдоогч Францыг энд цэргийн хүчээ одоо төвлөрүүлсний дараа нь их хэмжээний гар цохрол учруулж улмаар Францыг одоо дайнаа өргөжлүүлэх боломжгүй болгон дайнаас гаргах зорилготойгоор хийгдсэн тулдаан гэж үздэг. Учир нь фронтын энэ хэсэг үнэхээр Францын хувьд эмзэг цэг нь байсан. Яг энэ одоо төрж гарсан бяцхан хэсэг тэд олон талаас дайралтад өртөж болох үйс байсан байна. За ингээд 1916 оны 2 дугаар сард дайралт болж хамгийн эхлээд тэд их бууны одоо галын цохилтонд өртсөн. Дайралт энэ хавийн бүх нутгийг хамраа Францчуудыг одоо нүдэж эхэлсэн. Гэтэл одоо Францчууд энэ хэсэг газар руугаа цэргээ улам нэмэн татсаар байсан. Ямар хөө аимшигтай үйл явдал болсон мэдрэмжийг бол та бүхэнд мэдрүүлэх үднэс би одоо Вердений тулдаанд оролцсон нэгэн Франц цэргийн тэмдэглэлээс танарт иш тати тэрээр энэ тулдаанд их бууны галд өртөн амиа алдсан байна. За хүн төрлөختөн галзуурчихжээ, ийм юм хийж байхыг бодоход галзуурсан л байж тарна. Одоо ямар аимшигтай хядлага вэ? Ямар аимшигтай хайргаслал вэ? Надад бүр дүрслэн хэлэх үг жолдохгүй байна. Там ч одоо үүнээс аимшигтай биш байхаа одоо хүмүүс үнэхээр галзуурчгаж. За энэ тулдаан бараг жилийн турш үргэлжилсэн. За тэгэхээр зүүн болоход Германы давшилт бүр дээцэгтэй хүрсэн. Тэдний эзэлж одоо авч чадсан газрын нэг хэсэг нь энд байгаа. Гэвч одоо зуны сүүл болох үе буюу 1916 оны 7 дугаар сард британчууд Францын фронтын одоо өөр нэг хэсэг болох Сом голын одоо ойролцоо сөрөг довтлохоо хийх одоо шийдсэн байгаа. За энд одоо Сом голын хэсэг байгаа тий. Тэгэхээр одоо та бүхэн харж байгаа бах яг энд одоо Вердений хавьд одоо Германы давшилт болсон бол харин 7 дугаар сард нь Сомын тулдаан буюу зарим хүмүүсийн хэрэлдэгээр Сомын давшилт одоо болсон. Одоо фронтын шугамар хуваагдсан Сом голын иргэд болсон учраас Сомын тулдаан гэж нэрлэгддэг. За энэ тулдаан бол Британи, Франц буюу Англи, Францын давшилт байсан. За бас л алдартай тулдаан. Тэгэхээр учир нь үнэхээр их цус асгаруулсан тулдаан болсон учраас түүхэнд дэмжигдсэн. Гэхдээ бас нэг өөр алдарших бол шалтгаан нь одоо танкыг анх байлдаанд хэрэглэсэн байна. За энд тухайн үеийн Британийн танкны зураг байгаа. Гэхдээ хамгийн гол нь бол энэ хоёр тулдаан үнэхээр их цус асгаруулсан тулдаанууд байсан. Ингээ үндэ бол Верденд одоо тултаж байсан Францчуудын аз болоход Сомын тулдаанд болж одоо Германчууд зарим цэргээ 1916 оны зуны сүүлээр Сомын тийш татсан. Тэд цэргээ эндээс одоо ийш нь татаж одоо нэмэлт хүч авчирсан байгаа. За гэхдээ одоо эцсийн дүндээ энэ хоёр тулдаанаар фронтын шугамд бол нэг их том өөрчлөлт гараагүй. Тэрч байтугай одоо 1916 оны сүүлээр бол Германчууд Сомын тулдаанд оролцох шаардлагатай болсон учраас Францчууд бол энэ нутгийн ихэнх хэсгийг буцаан авч чадсан. Тэгэхээр одоо Германы талаас хийсэн нэг, Британий талаас хийсэн нэг нийт хоёр давшилтын эцсийн дүнд ердөө л одоо маш олон асар олон хүний амь өргөгдсөн явдал байсан. Энэ хоёр тулдаан нийт тус бүрдээ бол 1 сая одоо цэрэг амь өргөгдсөн. Тулдаан бүрт одоо тал бүрээс хагас сая цэрэг амь өргөцсөн гэсэн үг л дээ. Ингээ Вердений одоо тулдааны хувьд бол амь өргөдөхсдийн арай илүү хувийг бол Францчууд эзэлж байсан. За энэ тулдааны нийт хохирлын 55%-ийг Франц, 45%-ийг нь Герман амссан гэж үздэг. Тэгэхээр хоёр талаас нийт Вердений тулдаанд одоо 1 сая, Сомын тулдаанд бол бас 1 сая хүний амь өргөцсөн. За гэхдээ тулдааны эцсийн үр дүн Германы хувьд ч гэсэн одоо бүр сонирхолтойгоор одоо иргсэн байгаа. Та бүхэн одоо тухайн үед Орнууд фронтод юу болсныг одоо санаж байгаах тий. 1916 онд Оросууд арай гэж нэг юм дайны одоо аж үйлдвэрлэлээ барьж дуусгасан. Ингэснээр одоо тэд цэргүүдээ хэрэгцээ зэвсэглэлээр хангах боломжтой болж одоо мөн тэр үед нь Румынчууд бас Оросуудтай нэгдсэн Антантын талд орж Орнууд фронтод дайтаж эхэлсэн. Ингээд Австри-Унгарын эзэнт гүрний хувьд энэ томоохон гар цохирол болсон байгаа. Тэгэхээр 1916 он Германчуудын хувьд бол хэцүүхэн жил болж өнгөрсөн. Ингээд Вердений тулдаанд мөн Сомын тулдаанд бол ихээхэн хэмжээний гар цохирол амсаж Оросууд Орнууд фронтод
одоо илүү идэвхжиж харин холбоотон Австри-Унгар нь дотоодын хямралтай болсон учраас тэд эргэн нуугчны дайны арга барилдаа одоо шилжгээр шийдсэн байна. Тэд Дорнод фронт руу илүү их цэрэг илгээх шаардлагатай болсон учраас баруун фронтод их хэмжээний газар нутгийг алдахгүй тулд одоо фронтын шугамыг арай бага болгохоор оролдох болсон. За ингээд тэд ухран энэ шугамд одоо ирэхээр бэлтгэж эхэлсэн байна. Энэ шугам бол Сомын тулдааны дууссан шугам тий. Ингээд германчууд фронтын шугамыг бүхэлд нь хамгаалж чадахгүйгээ мэдсэн учраас арай богино фронтын шугамыг хамгаалахаар шийдсэн. За тэгэхээр энэ шугамыг тухайн үед Германы армийн маршал байсан Гинденбургийн нэрээр Гинденбургийн шугам гэж нэрлэсэн байгаа. Тэр 30-аад оны үед бол дэлбэрсэн нөгөө Зиппелингийн нэртэй адилхан нэрээр нэрлэгдсэн байгаа нь тохиолдол хэрэг биш л дээ. Энэ хоёр бол нэг хүний нэрээр буюу Field Marshal Гинденбургийн одоо нэрээр нэрлэгдсэн. За ингэж фронтын шугамыг богиносгосноор германчууд Дорнод фронт руу арай одоо олон цэргээ илгээх боломжтой болсон. 1916 оны төгсгөлөөр Гинденбургийн шугамын бэлтгэлийг хийж эхэлсэн. Ингээ 1917 оны 2 сард одоо ийшээгээ цэргээ татан байрласан байна. За энэ бол одоо 1917 оны 2 дугаар сар тэгэхээр германчууд Гинденбургийн шугам руу ухарсан. Эцэст нь хэлэхэд 1916 он бол үнэхээр аимшигтай жил байсан. 2 сая хүний амийг авч оцсон ч гэсэн фронтын шугамд мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчираагүй маа.